За бүжгийн тал дээр олонгууд ингээд ороод ирэнгууд өөрийгөө харьцуулах асуудал амирх гарна. Дагаал хийгээл ингээд болж байгаа мөртлөөсөө өөртөө итгэлгүй хүн өөрийгөө өөр хүнтэй харьцуулаад тэгээд ирэнгууд шууд ингээд сэтгэл санаа нь явдаг гэдэг байхгүй юу. Тэнгууд тэрийг яаж ингээд өөр болох уу гэдэг дээр би эхлээд нилээ ингээд амар олон сар ингээд анзаарч явсан байхгүй. Эхлээд өөрөө ч учраа болохгүй шаналал нь шүү дээ. тий өөрөө учраа болохгүй. За энэ хүн яаж өөртөө ингээд задлах вэ? Харьцуулахгүй болох уу? Яаж ингэхүү гэд тэгж жагаад би яг ингээд хичээлийнхаа 5-10 минут яг өөртөөгөө ажиллах цаг гаргаж ирсэн байхгүй юу? За 5 минут өөрсөндөө ажил. Миний хөдөлгөөнөөр биш. Та өөртөө хэр гоё харагдаж гэдэг талаасаа толтой ажиллаарэ гэд хэлжингууд ингээд өөртөө таалагдах гад ингээд хүн чинь ингээд амар ажилт юм байна. Тэгээд ирэнгууд надтай ингээд өөрийгөө харьцуулах биш. Холинд өөрийгөө харж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгууд хөдөлгөөн хийгээлээд би урд нь мянга бүжиглээлээдэг тэр хүмүүс намайг хараад хийгээд байгаа байхгүй юу? Намайг хараад адилхан хийх гээд хийгээд ангууд тэр биш болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөртөөгөө ажиллах цаг гэдэг бол амар чухал юм байна гэдгийг би бас тэндээс бас гаргаж ирээд тэгээд өөртөөгөө л ажиллах хэрэгтэй мэн хүнийг харж биш өөрөө тэрийг цээжилж өөртөө оруулж хийн гэдэг чинь яг тэр бүжгийн сургалтанд мөнгөө төлөөд орж ирсэн яг энэ гол point байгаа байхгүй юу?